Арван сургуудан алласан аргийн амтана чимчгэнсэн алтан намрын шимбиомма аргийн амтана чимчгэнсэн алтан намрын шимбиомма За ингээд улсын цолтой аварга маань за бусад одоо бидний хайрлж хүндэлдэг бүхчүүдтэйгээ ингээд нүүр туулж уулзаад ингээд ярьж байгаадаа миний хувьд бас маш их баяртай сэтгэл их хөдлөж байна. За тэгээд өнөөдрийн яриа бол их гоё нэртэй. Энэ айрагтай яриа гэдэг. Энэ нэрэнд бол би их баярлаад байгаа. Энэ бусад телевизийн энэ аваагүй нэр. Тэгээ өнөөдөр юу ярих гэхээр юу түрүүн би бас товчхон хэлсэн тийм ээ. Ер нь манай Монгол үндэсний бүх гэдэг бол үнэхээр монголчуудын Монголын ард түмний бахархал болсон. За манай энэ ёс зүйн хариуцлагын зөвлөлийн нэг гишүүн хэлжсэн. Барилдаантай өдөр наадам ч юм уу одоо бас янз бүрийн барилдаантай өдөр барилдаа их сайхан болоход тэрийг үзэж байгаа Монгол айл болгон их сайхан байдаг гэж. За яг нэг жоохон тиймэрхүү бол бас нэг жоохон тиймэрхүү. Өөрөөр хэлбэл Монгол үндэсний бүхийн одоо сайхан бас тааруухан бүх юм нь Монгол хүн болгонд нөлөөлдөг сайнаар муугаар тийм ээ. Тийм учраас Монгол үндэсний бүх гэдэг бол зүгээр нэг соёл биш. Энэ бол агуу их том соёл. Тэгээ энэ дээр бид одоо бас янз бүрийн боддог л доо бүх маань одоо хөгжиж байна. Үндэсний бүхэн холбоо бол хичээж байгаа. Сүүлийн үед бол дэвшил харагдж байгаа. Бас нэг миний баярлууштай юм юу гэхээр бөхчүүд өөрсдөө их идэвхтэй хичээж барилдаж байгаа бас ажиллаж байгаа амьдарч байгаа тийм ээ. Янз бүрийн хэл ам, янз бүрийн гомдон санал юм эсвэл их гоё амжилтууд гарч ийнэ гэдэг бол энэ өөрөө дэвшил хөгжиж ийнэ гэсэн үг. За бидний хувьд бол одоо хэсэг нөхөд Монголын үндэсний бүхэн холбооны дэргэд ёс зүйн хариуцлагын зөвлөлийн гишүүн болсон. За гэхдээ за миний хувьд бол ёс зүйн хариуцлагын зөвлөл гэхээр заавал одоо нэг ёс зүйн алдсан улсуудаа ингээл хариуцлага яраал, дуудаж уулзаал ингэхээсээ илүү яагаад иймэрхүү юм гарч ийн нэгдүгээрт. Хоёрдугаарт бүхчүүдийг бас бүх сонирхогчд ойлгохгүй юм их байна. Бүхийн талаас үндэсний бүхэн холбооноос ойлгуулах гэж хичээж байгаа юм бас дутагдaltaй байна гэж боддог. Тэгээ болж игэл хоёр талаас тийм ээ. Бүх сонирхогчд жирийн иргэд нөгөө талаас бүхчүүд ингэж уулзаж ярилцдаг. Бие бинийгээ ойлгуулдаг. Ийм уур амьсгалыг бий болгох юмсаг гэж хичээж ийм санал тавьсан. Тэгээ өөрөөр томоор ярих юм бол ингэж ярилцдаг соёл тийм ээ. За жижигээр ярил одоо нэг ийм уур амьсгалыг бий болгоё гэд. Тэгээд эхнийхэн уулзалтыг одоо ингэж хийж байгаа маань энэ ингээд айрагтай яриа буюу одоо ингээд сайхан сэтгэл буудалсан юм хөөрөлдөн. Тэгэхээр та бүхэндээ одоо хүсгэд за барилдах явцад тийм ээ. За энэ ер нь бүх хүний амьдралын явцад янз бүрийн юм гарч иж байгаа тийм ээ. За би бол нэг зовлон гэж үгийг бол хэрэглэх дурггүй. Хүндрэл, бэрхшээл, өвөрмөц энэ бүхнээсээ яриач хөөрөлдөөч одоо найргаа сайхан уугаад гэж одоо хүсэж байна. Дандаа шуудхан хэлэхэд бол жишээлбэл ингээл байдаг л та ингээл одоо бүхийг нарийн сайн мэдэхгүй жирийг үзэгч тийм ээ. Энэ одоо унахтаа ингээ нэдэрчлээч гэдэг юм уу. Ингээ дээрээс нь дараад унчлаач гэдэг юм уу. Эсвэл одоо хөл гараа нэнглээ тэгчлээ гэд. Гэтэл одоо би бас одоо бүхөөс нэгч тийм хол хүн бас биш. Ингээ бас ингээд ажиглаж байхад бол мэхний хуйлбарч юм уу. Эсвэл одоо яг одоо нөгөө бүхөө гимтэхгүй гэж гад өөрөө унцдах ч юм уу те. Ийм байх шиг байгаа. Энэ бүхнийг одоо бас та бүхэн үзэгчд одоо жирийн иргэд бүх сонирхчид хэлж өгөөч. Тэр хэрээр үзэгчд буюу бүх сонирхчид та нарыг бас ойлгоно. Ийм хоёр талаас нэг бие биенийгээ нэг уулзалт гэдэг юм ойлгох гэж хичээсэн ийм уур амьсгалыг бий болгох гэж ийм санал тавьсан юм аа. Ингээ та бүхэн
бас сансан бодсон зүйлээ бас одоо хэлж өгнө гэж. 93 наадам одоо морь бүх сур тэгээд одоо морин хуур уртын дуу хөөмигээд энэ яг Монголын одоо яг үнд өв соёл байна. Энд бол зөвхөн одоо бүгчүүд, сурчид, харваачид гэхгүй одоо урлагийнхан гэхгүй энэ Монголын ард түмний одоо бүх хүний одоо өмч гэж ойлгодог бий. Тийм учраас одоо 100 жилийн өмнө одоо Монголын нийгэм ямар байлаа, 100 жилийн дараа ямар байна, дахиад 100 жилийн дараа бас ямар байх вэ чинь ингээл цаг хугацаа өнгөрөхсөн маш хурдан одоо дайрч чинь нийгэм хөвөрж чинь. Тэгэхээр бид нар энэ өв соёлоо хайрлж яж, хамгаалж яж 100 жилийн дараа 200 жилийн дараа Монгол улс гэдгээр одоо бахархаад байж ах хэвээр бахархал энэ улсын одоо дархлаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр зөвхөн бүгчүүд биш энэ ард түмэн өөрсдөө бүгдээрээ энэ өв соёлоо хайрлж ах хэвээр хамгаалж ах хэвээр тэгээд үр хөвгт одоо дараагийн үедээ өвлүүлж ах хэвээр энэ уламжлалыг. Тэгээд таны нөгөө саяхан хэлдгээр яг нөгөө нэг оройн ингээ барилдаан сайхан болоход тэр айл одоо яг тэр чигээрээ сайхан байдаг гэдгийг яг би өнгөрсөн жил одоо 2022 онд наадам төрүүлж яг тэрийг мэдэрсэн байхгүй. Ховд аймаг яг 82 жилийн дараа дахиж одоо төрүүлсэн. Тэрнээс хойш одоо 80 жилийн одоо ахаадны ховдосны хүн төрүүлж ирсэн гэсэн маш их хүлээлт байсан. Тэр бол ер нь бол барилж гисэн цагаас хойш мэдрэгдээд идэх гэсэн байхгүй. Тэгэл яг нутагтаа яг төрүүлчээд 7 сарын 20-ны үед очиход л тэр ард түмэн бүр аймаг даяараа шүү дээ. Ямар их баярлсан, хөөрсөн, цэнгсэн баг хүн болгон одоо юм жаргалтай байсан. Тэр мөчийг харахад бас сайхан байсан. Тэгээд маш олон хүний тэр хүсэлт мөрөөдлийг биелүүлсэн. Тэгэхээр чи Монголын ард түмэн ямар их бүхтэй хайртай вэ? Ямар их бүхөө хайрлалтай вэ гэдэг нь тэндээс мэдрэгч байгаа юм л та. За тэгээ миний хувьд бол өв соёл, Монголын өв соёл тэр дундаа үндэсний өх. Тэгээд тэр дотор одоо морь, урдан морь, одоо сур харва, шагаа гэдэг маш олон төрлүүд бий. Энэ өв соёлоо бол Монголын ард түмэд бас сайхан авч одоо тэгээд иржээ. Тэгээд одоо энэ үед нь одоо бид нэр одоо итайхан сайхан үйлчлүүлээд авч тэгээд цаашдаа одоо зөвөр уламжлалж үдэх нь бол тэр нь бол одоо бидний үүрэг юм байна. Тэгээд одоо бид нар бас дээрээс нь өв соёлоо хөгжүүлээд улам их олныг хамруулсан юм болох тийм зорилготой байх юм байна. За ингээд монголчуудын хайрлж хүндэлж явдаг бүгчүүдээс бас ийм сайхан яриа. Ялангуяа монголчууд нь олон зууны турш бий болгосон энэ сайхан өв соёлыг бол тээж яваа цаашдаа дараагийнхаа үед уламжилж явуулах нь бол биднээсийн үүрэг юм аа гэж сайхан үг сонсоход их баяртай байна. За одоо ингээд бас нарийн юм руу орцгоё. Нарийн юм гэдэг нь юу гэхээр шуудах хэлэхэд одоо бүх сонирхогчд жирийн иргэд бүгчүүдийн за одоо амьдрал гэх нь хааш яг барилдаан дунд гарч байгаа зарим нэгэн үйлдэлийг бол ойлгодгүй. Ялангуяа барилдааны үед гарч байгаа тэр одоо мэхийн үргэжлэгийг түрүү ярьжсэн тийм ээ. Зарим нэгэн юмнуудыг одоо шил нэдрэгч гэдэг юм уу, унангууд дээрээс нь дараад унах. За бас одоо тэр бүх биш бид нар бол мэхийн энэ төр мэдэхгүй байна л да. Одоо гიშгэх энэ төр гэл ингээл янз янзын яригддаг. Тэрийг жирийн бүх сонирхогчдод харахаараа бол буруу үйлдэл гэж бодоод байдаг. Гэтэл зарим хүн бол үгүй эн чинь бас цаанаас нэг тийм шалтгаантай юм а гэж тийм ээ. Бас тэгээд дээр нь сүүлийн үед бас ярьдаг болсон байлаа. Тулааны урлаг бүх үед зүгээр нэг соёл биш тийм ээ. Зүгээр нэг концерт ч биш тийм ээ. Дуу биш. Тийм учраас тулааны урлагт байдаг мэх тэр хөдөлгөөний элементүүд бол байдаг юм аа гэж тийм. Тэгээ энэ тал дээр та бүхэн бас ярьж өгөөч. Бүгдээрээ одоо энэ цол цолны одоо төлөөлөл байж байгаа. Учраас цол цолны төлөөлөл гэдэг маань ухаандаа зүгээр би буруу ярьж магадгүй шүү. Начин хүнд бас нэг өөрийн өвөр мөц хүндрэл
Заан болоод ирэхээр арай өөр болцсон тийм ээ. Арай нэг барилдаанд хөнгөрөх юм уу эсвэл хариуцлага нь өндөр болдог ч юм уу тийм. Тэгээд тийм учраас цол цолын төлөөлөл байна гэдэг бол бас их учиртай юм а гэж бодож байна. Тэгэхээр энэ бүх хүний энд тохиолддог бэрхшээлүүд, өрөмц байдал бас дээр нь бүх хүний бас одоо баярлууштай зүйл тийм ээ аз жаргалж. Энэ талаас та бүхэн сэтгэлээ бодолж яриач. За тэгээд бүгчүүд тулгардаг зөндөө олон асуудал бэрхшээлүүд байдаг тэр болгоныг одоо бас дандаа тоочд яг би зүгээр ганц юун дээр л жишээ аваад ярих. Одоо үзэгчд бол ерөнхийдөө уран хурц барилдаа түргэн шуурхай барилдааны үзгийг бол ерөнхийдөө эрхэмлдэг. Тэгээд тийм барилдаантай бүгчүүд ерөнхийдөө дуртай тий. Тэгээд нэг удаан барилдаг сая хэлэхэд гаавыг Бадамсүрэн ачаа 2 цаг гаруй барилдлаа. Тэгээ зарим хүмүүс ч нэг үзэгч чинь түргэн шуурхай барилдаанаа үзгээд эртхэн унтаж амрах гад бас нэг ундууцсан тиймэрхүү зүйл гарч илаа сошиалор. Тэр юу ч нэг хүмүүсийн харж байгаа шиг бас зүйл биш. Тэгээд хэдий зүгээр зогсоод байгаа юм шиг боловч нэг байрал цалцсан нэгнээс төрүүлж байр заах гэл асар том тулаан явуулж байгаа. Тэр дунд ч нөө сэтгэл зүйн дарамтууд одоо нэг хүн кросс толгүйгээд явах чинь замдаа юм бодогддөө шүү дээ тий. За ингээд зогсчвал яах бол багш уурлах болооч гэдэг юм уу. Энийг урдлын хүн хол тасраа явуучвал гүйцэх болооч гэдэг юм уу тий. Тэр шиг тэгэл тэр олон зүйлийг даван тоолж ижил 2 цаг гарan барилдаж. Тэгээ манай багш бас хэлж л байсан л да. За миний хүү өрсөлдөгчөө хүндэл үзэгчтэй хүндэлжсэн тий. Үзэгчтэй яагаад өрсөлдөгчин бол чааг одоо энэ өндөр цол хэрэгэм энэ ялтыг авахд бол одоо хамт тэмцэж байгаа хөө. Хоёрдугаар үзэгч олон хүндэл. Үзэгч олон энэ бүх өргөн цугласан олон мянган хүн стен цугласан олон мянган хүн радиогоо сонсоо телевизээ үзээ байж байгаа хүмүүс байхгүй бол бүгчүүд бид хоёр бүх хоорондоо барилдаад байдаг. Хинч бишээ. Тийм учраас үзэгчтэй өрсөлдөгчөөсөө хүндэл барилжийг хэлчихсэн. Тэр зүйл бас толгоонд одоо яг орж ирж байна. Тэгээ одоо цаашдаа бас залуу үеийн бүхчүүд дүүнер найзуудаа хандчлаад бас бүхийнхөө нэр хүндийг цэвэр ариун сайхан шударгаар өндөрт өргөж дараачихаа үедээ бас өглөөлж өгөөрэй гэж хүсэж байна да. За юуны өмнө энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаадаа баяртай байна. Цолны төлөөлөл сайхан бүхчүүдтэйгээ ингэж орж байгаад маш их баяртай байна. Миний хувьд болохоор зайны барилдаа идэг чөлөөдөх барилдаг. За тэгээд гарч байгаа нөхцөл байдал зөндөө байдаг гэсэн. Зайнаас чөлөөдөх юм дандаа шилтэж тогтворж дандаа тэгжээж мэхэн үлдстэй болдог. Тэгээд том бүхчүүдтэй ингээд барилддаг эйгүү шилтгэхэр өмнөөс загнадаг. Яа шилтээд байгаа юм бэ гэж. Тэр амар хүндэлтэй. Тэгээс хажуу орно тэгээд ер нь бол чөлөөдөхийг одоо манай чөлөөдхийн тамирчид ер нь шилтчихэж ордог, шилдээд орж гарч ижил ер нь мэхэ хийдэг. Тийм болохоор ер нь бол үзэгчд буруугаар ойлгодог. Энэ үлзий сайхан аврагыг шилдээд өмнөөс нь өргөчлөө гэл тэрэн дээр бас их гайхаад бас нэг бидүүсийн барилдааны онцлог нь ер нь тийм байдаг гэж хэлмээр байна. За одоо үед нөгөө орчин сошиал ертөнц их болсон. Тэгээд үзэгчдийн ойр зургийн барилдаан дээр буруу ойлголцох, нэтрэх, чанга шилдээн дээр зохиход их сууларч жоохон зүлдрэх сэвдэг тийм үе ирчээд байна л да. Дээхэн үед бол яалч нөгөө тийм үе муу байсан. Тэгээ яг тухайн үе чинь мэдээж бүх чинь барилдааны спорт санаатай болон сансаргүйгээр зохиох нөгөө зөрүүлээ шилтлэх гидийг зохиноос нөгөө зөрүүлээд шилтгэж явах нүүрлэн зохихыг үзэгч том маань андуураад цоглоо гэж андуурдаг. Тэгээд бүхэл бүтэн барилдааны үргэлжлэлээр дээрээс нь ихэр үргэлжлүүлэн нийтэж давж авч байгааг нийтрэх хүч нөгөө нэг бэртээх зорилгоо тийм дээрлэх чинь баавруулж ийн гэсэн ойлголт хүмүүс их байгаа юм л та. Тэгээд мэдээ чанга унгаах нөгөө зөөлөх унгаа их өөрөө унцах гэдэг. Чанга унгаа за ингээд чанга унгаach хүмүүс ард түмэн өөртөө яасан муухай бүхвэ чанга унгаал инглээ цагаан жимг дээр бодоод явчихдаг шүү дээ. Тэр хөглөх харин магнаг дээр шиг. Тэгэхээр ер нь бол хоо барилдааны өрнөл хэсэг тэгэл яг мэхэ өргөжлөл гүйцээгээ дээр ер нь бол тэр нийтрээ ойр зүрхнүүд бол тэгээ гарч ирж байгаа. Бас зарим зүйлүүд нөгөө бүхийн чудаг ёс зүй гэд зүйлүүд байдаг. Би ч өнгөрчлийн нөгөө алцсан барилдаан дээр барилж байгаад өөрөн авагтаас товцсон байхдаа барилж байгаад хүмүүс намайг шууд барилж чад хоромцсон гэдээ бас айгүй явсан юм аа би.
Тэгээд тэн дээр бас нэг ойр зүрийн өөрийнхөө тулгарсан зүйлээр хэлэхэд бол чөлөөтөхөөр барилдаж бид чинь гар хүрлээд бол барилцсан тоосоор явцдаг. Би ч нөгөө үүндээ гар хүрээд өгнө барилдаа үргэлжлэж байгаа байхгүй. Тэрийг маань хүмүүс бас нэг сайн анзаарахгүй, тэрийг бас буруугаар ойлгох. Тийм жишээний зөвлөд бас одоо үеийн тийм нөгөө сууц орчин дээр ингэж сайнаар биш дандаа тийм саар зүйлүүдээр хараад зарим хараад яваад. Тэгээд хүмүүсийг давлаа гэхээсээ айл болох тэр хүн ямар алдаа гаргах нь яах нь их нэ гэхээр хүмүүс аюу шүүмжлээд хардаг болчихлоо. Тэгээд айл болох бүхийнхөө мөөг нэхээс илүү сайхан зөвлөдөө нь хараад тэрнээс би өөрсдөө бүхлүүд 93 наадмыг хараад одоо юу гэмэрч юм дэ тэрнээсээ сайхан сэтгэлийн таашаал ханамж кап аваад тэгээд явж ийл илүү гой сайхан зөвлөд шиг санагддаг та. Тэгээ үндэсний бүхрөө барилдсан маш их баяртай байдаг. Тэгээд за одоо үзэж байгаа ард түмэн маань одоо нөгөө дөрмөндөө бас яагаад байгаа шиг байна л да. Очоод төгөл их хөгж जैन тэгээд одоо нийтрэх зохих одоо чинь барь цалах хүртэл манаас одоо сүүлийн үед одоо чанга зохиж байна. Чин барилдаан дунд нь явцтай бол барьцын халаа байгаа л да. Чин барилдаан дунд нөгөө өртөлцөж бүхээс барьцын салахын тулд бас ганц нэг зохион бохоо чин нөгөө хагас тулаан маягтай өрсөлдөг. Одоо чин нэг нь давж нэг нь унахын төлөө одоо бүгд л хичээж байгаа болохоор нэг хүмүүс болохоор нөгөө нэдэрлээ гэдэг. Тэр нь болохоор зарим нь ч яг хуу санаатай байх шиг байна. Тэгээ ихвчлэн нөгөө мэхээ төгс хийх гээд мэхний төгсгөлөө цай их гээд тэр нөгөө хүмүүст их нэдэрж байгаа болж харагддаг. За ойлголоо. За тэгээд одоо би ёс зүйн хариуцлагын зөвлөлийн гишүүний хувьд одоо яг энэ чиглэлээрээ бас нэг юм асууж энэ талаар ярилцах гээд байна. Түрүүн би хэлсэн тийм ээ. Миний хувьд бол за яг хөө зүгээр ийм зөвлөл комисс бол бас хариуцлагын ч юм уу шийдвэр гаргах ёстой. Зүгээр яг хөө энэ шийдвэр гаргах нь зөв боловч миний хувьд бол тэнд юу болчих вэ? Бүрэн ойлгож мэдэх ёстой. Тэгэхээр сүүлийн үед хараад байхад тийм ээ одоо манай үндэсний хөрхийн барилдаан дээр наадмаар ч юм уу ялангуяа наадмаар маш олон газар наадам болж байна шүү дээ. Аймагуудад тийм ээ хот суурин газруудад тэгээд улсын наадам болж байна. Тэгээ энэ тэнд бас нэг жоохон хэрүүлтэй маргаантай барилдаанууд болж байна. Тэгтэл тэрийг яг юу болсныг бүрэн ойлгохгүй байна бид нар. Зүгээр фэйсбүүк дээр ч юм уу эсвэл зүгээр нэг бичлэг хаанаас ч юм гараад ирснээр дүгнээд идэг. Тэгтэл тэрний өмнө нь юу болсон, дараа нь юу болсон тийм ээ. Тэрнийг бол бүрэн ойлгохгүйгээр бас шийдвэр гараад ч юм уу эсвэл үзэгчд дүгнээд явцдаг. Энэ дээр бас бөхчүүд та нар бол яг л мэдж байгаа шүү дээ. Яг барилдаан дээр тийм л юм болсон юм да. Тэгтэл энийг бол шал өөрөөр тайлбарлаад шал өөрөөр хүмүүс ингээд бодоод явчлаа гэж нэгдүгээрт. За хоёрдугаарт бол янз бүрийн тийм хариуцлагын шийдвэрүүд гарч байна. Тэдэн жил барилдах эрхийг хаслаач гэдэг юм уу, тийм ээ. Гэтэл тэр нь олон газраас гараад байгаа. Одоо хуульдандаа ч тийм байгаа юм шиг байна. Одоо наадам болохоор баяр наадмын комисс нэг шийдвэр гаргадаг. За тэгээд бусад барилдаанууд болохоор үндэсний хөрхийн холбооны тэргүүлэгчид шийдвэр гаргадаг. Бүр зарим газар болохоор одоо орон нутгийн одоо удирдах байгууллагууд хүртэл шийдвэр гаргаад байгаа юм шиг. Энэ жилийн наадмаар болохоор энэ тэнд бас аймагуудын наадамд хариуцлагагүй барилдсан бөхчүүдэд хууль хэлтийн байгууллагаас зөрчлийн хуулиар бас шийдвэр гаргаад их олон газараас ингээд хариуцлага оногдуулж байгаа биз. Энийг үзэгчид бөхчүүд бүх сонирхчдод ойлгодог. Нэг л бөөл юм яваад байдаг те. За манай ёс зүйн хариуцлагын зөвлөлч гэсэн бас яг үндэсний хөрхийн холбооны тэргүүлэгчид гаргасан шийдвэрээсээ за энэ бол ёс зүйн зөвлөл гарах шийдвэр хариуцлага тооцох ёстой гэдэг юугаа биднэрт өгдөг. Бид нар хувьд бол ердөөсөө ганцхан шийдвэр гаргасан тийм л тохиолдол байгаа. Тэгэхээр нэлээд олон байгууллага болчиход байгааз энэ хариуцлага хүлээдэг. Энэ бол бас ойлгомжгүй. Энэ тал дээр та нар бас юу гэж бодож байна те? Би нэг хоёр юм асуучлаа шүү дээ тийм ээ. Ингээд бүгдээрээ санаа бодлоо шууд хэлээрэй. За миний одоо хамгийн буруу шийдвэр гарчлаа гэж бодож исэн зүйл одоо Алтан цомын барилдаан дээр Төв аймаг, Баянгор аймгийн барилдаан дээр гарсан. Тэр нь яаж гарсан бэ гэхээр аймгийн арслан Таштава аймгийн арслан Алтан гэрэл нар одоо барилж байгаад одоо хоорондоо яг барилдааны тийм шилтэлцээ явагдахад нь одоо камер нилээ үзэж шүүж байгаад тойлог нь хассан. Тэгээ би бүр гэртээ сууж энэ юу болчихоо энэ үл арай болохгүй гэж. Тэгээ тэр талын шийдвэр мэдэр бол бас
жоохон арай буруу байна удаа гэж харсан. За тэгээ ерөнхийдөө хүн төрөлхтний ерөнхийдөө ихэнх одоо хүн төрөлхтөд оршин байгаа нөхцөл нь бол ерөнхийдөө эрэг сайн илүү байгаа болохоор л оршин тогтнож байгаа шүү дээ. Ерөнхийдөө эрэг сайн зүйлүүд маш их байдаг. 90-с дээш хувьтай байдаг. Гэтэл одоо сошиал ертөнцийн ингэж хөгжснөөрөө одоо ингэж яг нэг 50-50 юм шиг харагдуулж байна гэж. Тэгэхээр энийг яах ёстой вэ гэхээр ер нь эрэг сайн зүйлээ сайн ярьдаг, сурчилдаг, тэгдэг байя гэж. Тэгээд одоо энэ дээр одоо жишээ ярих юм бол одоо миний одоо 23 оны улсын баярын наадмаар одоо үзүр төрөнд өгсөн гэж ярьж байгаа. За тэгэхээр би яг түрүүний ярьсантайгаа уялдуулах юм бол миний 1-ээс 8-ын давааг эхлээд сайн ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгэх юм бол би миний 9 барилдааны нэгэнд нь унсан бод. Энэ 8 мэдээж хэрэг эрэг сайн байна. Гэхдээ унсны аягүй их ярьдаг. Тэгэхдээ буруу зүгээр ярина. Маргахан ч туушд бас л. Тэгэхээр тэр тал дээр одоо бас үзэгчд бас асуудаг. Тэр тал дээр бас юу яа. Одоо бис Өрөнгө аймгийн Төвөрс сумаараа ороод ирсэн. Тэгээд бүх барилдаг хүмүүс бол тэр үзүр төрөний барилдыг аягүй сайн ойлгодог. Манай сумын заа Баттөмөр гэдэг ах ярьж илээ. Яг тийм барьж шилжих хөдөлгөөн дээр яг тэгээ унтсан тийг ярьж авах. Хүн миний өмнөөс тэгээд тэр хөдөө байгаа сумын заах тэгээ өмнөөс ярихад би бараг баярлсан. Яг бол дандаа урд нь миний эсрэг юм ярьж ирсэн ба штэ. Тэр юу болчих вэ? Яач вэ? Ийч вэ гэл. Ер нь бол хүмүүс ч аягүй хоржин штэ. Тэгээд тэрэн дээр аягүй бас жоохон эмзэглэж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө цаашдаа ерөнхийдөө бас болж өчж байгаа эрэг сайхан зүйлээ яриад сурчилж явж байя. Ерөнхийдөө л угаасаа хүндрэлтний амьдрал тэгээд дээрэс нь Монгол бүхийн хөгжил бүх юм эрэг сайн явж байгаа. Одоо сүүлд бол магалж ав тэргүүн Монголын үндэсний их холбооны тэргүүн болсноороо бол одоо маш том өөрчлөлтүүд гарч эрэг сайн зүйл маш их гарсан. Тэр талаар хэн ч ярихгүй байна. Болохгүйг нь ярьж байна. Тэгээд одоо ёс зүйн зөвлөлийн хувьд бол одоо яаж шийдвэрээ гаргах вэ гэхээр сошиал талаа одоо ингээл фэйсбુક одоо интернет төрчнөө харж байгаа шийдвэр гаргадаг гэл ерөнхийдөө нэг байгууллагууд ярьдаг тийм ээ. Тийм биш байгаасаа улс өөртөө хандаасаа л гэж хүсэж байна да. Яг нэг миний яг ойрхны нэг залуудас нэг тийм жишээ байна л да. 2000 оны бас метр 90 орчим өндөртөө 90 гаруй өндөртөө юм залуу. Сумын заансалтай хөвчүүдийн барилдаанд барилж агаад нөгөө бүхэн шилдэнгүүт зүр шилдэхэд нөгөө бүхэн ингэж өндийш таарангууд шилдээ биш баг ингэж нүүрлэн зогсож байгаа юм шиг болоо. Тэгээд тэр маань бас нэг жил 5 сар илүү барилдах хэрэг асуусан. Тэгээд ерөнхийдөө бараг л гадагшаа дутагшаа барилдахаа болий гэсэн бодолтой болцсон байлаа. Би энийг юу гэж харж байна гэхээр энэ дөрмийн зөвлөлгээд энэ байгууллага өөрөө дөрмөө баталсан юм бол энэ бүхчүүдтэй одоо зүгээр нэг фэйсбુક ч юм уу одоо өөрийнхөө пэйж дээр тавиад хаялгүй одоо барилдааны өмнө одоо яаж нэг 3-5 барилдааны өмнө ийм дүрм гарсан шүү. Хэрвээ чи ингээд энэ одоо дүрмийг зөрчих юм бол чамд яг ийм одоо барилдаанд эрхийг хасан шүү гэдгийг тодорхой зааж өгмөр байна. Тэгэхгүй бол одоо тэр хүмүүс чинь нэг өсөндөө би ийм шийтгэл аавна гэдгийг мэдэхгүй байж байгаа. Тэр аймгийн зав Бацрангийн залуу байгаа шүү дээ. Хиний ардлаа Бадарчин ард хөлөө тавьчихдаг те. Жилээр юм уу 2 жилээр эрхээ асуулахаа мэдсэн бол хизээчдэг шүлөө тавихгүй бах. Тэгэхээр тэр дөрмөө одоо тэр хүмүүсийн одоо энэ ёс зүйн дөрмийн одоо мэдэхгүй учраас одоо би ч мэдэхгүй яг үннийг хэлэхэд бол тийм учраас л одоо тийм үйлдэл гаргасан баг. Гэхдээ бол энэ ёс зүйн энэ дүрм бол чанга бахан зөв. Гэхдээ бүгчүүдэд таниулах нь одоо хамгийн чухал багтах. Заавал одоо энэ ёс зүйн алдаа гаргах гэж байгаа юм биш л дээ. Тэгээд дүрмээ танилцуулсны дараа одоо чамд одоо ийм одоо барилдааны эрхийг хасч чинь ингэж тийм шийтгэл оногдуулж чинь гэдгээ хэлжүүл бас зүгээр баг. Тийм шийтгэл оногдуулаад явуулт.
баярлалаа. Бас нэг бэрхшээл байдаг гэж би боддог. Юу гэхээр энэ бол бас санхүүгийн тал дээр. Одоо бас л нөгөө сумоогоо ярил л да. Сумо бол мэрэгжлийн спорт учраас цалинтай. Тэгээд тэнд ямар нэгэн гэмтэл энэ төр бол эрүүл мэндийн даатгалтай эмч нь байж идэг. Гэтэл үндэсний бүх дээр бол тийм юм баг байхгүй шүү дээ. Тийм ээ, цалинтж байхгүй. За ингээд гэмтэл хүртэл авчих юм бол өөрөө л эмчлүүлэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр асуудлаа одоо яаж шийддэг вэ? Тийм ээ. Одоо нeenуг хэлэхэд бас энийг сонсож байгаа, харж байгаа хүмүүс бас зөөр ойлгосоо гэж бодож байна. Бүгчүүдэг болохоор ингээл их сайхан хувцастай энэ том машин үнсэн нөхдүүд эдгээр одоо энэ төр гэс ярьж байгаа хүмүүс байдаг. Гэтэл яг үнэндээ энэ бүх юм чинь бас одоо яаж бий болж байгаа тийм ээ? Ямар бэрхшээлийг давж байгаа гэдгийг бол бас тэр болгон хүмүүс болгон мэддэггүй. Энэ талдаар бас санаа бодлоо хэлээч. За тэгээд ерөнхийдөө бүгчүүдийн санхүүгийн талаар асуулаа. Тэгээд энэ тал бол айгүй бас бүгчүүдийн хувьд айгүй чанга асуудал. Таны хэлдгээр тэр одоо юу сумаа хөхтэй харьцуулах тул тийм ээ. Тэгээ би одоо өөр тохиолдсон зүйлээ ярих юм бол одоо 2017 онд их сургуулийн төгсөөд юу 23 та залуу 22 та залуу төгсөөд мэрэгжилтэй болцсон. Тэгээд юу барилдах уу, мэрэгчлэр ажиллах уу гэдэг сонголт гарч иж байгаа. За барилдахад бол надад 2-3 жилдээ би огт мөнгө олохгүйгээр барилдана гэдэг нэг сонголт байгаа. Нөгөөх нь болохоор мэрэгчлэр ажиллаад бас цалин мөнгө аваад сайхан амьдралаа сайхан төхнүүлээ явах боломжтой тийм ээ. Тэн дээрс би өөр сонгоод бас нэг 2-3 жил одоо ямар ч тийм санхүүгийн юуг орлогогүйгээр тэгээ өөрөөсөө зардал гаргаад одоо бас ар гэр ах эгч нараасаа тийм мөнгө санхүү аваад ингээд бэлтгэлээ хийсэн. Тэгээд ингэж надтай адилхан шийдвэр гаргаж яваад тэгээд над шиг одоо ингэж амжилтанд хүрсэн хүн бол маш ховорхон. Тэгэхээр маш олон хүмүүс тэр шийдвэрийг гаргаж байгаа. Тэгэхээр маш олон хүн алддаг л гэсэн үг юм. Тэгэхээр би юу 18 он тухай их нэртэйгээ ярьж суужгаад тэгжээсэ. Эхнэр ажилд орох гээд. Тэгээ би нөгөө ямар цалингүй бэлтгэлээ хийгээд л үжидэг. Тэгээ юу болсон бэ гэхээр эхнэр ажилд орохоор би хэлжээ. За юу яач. Одоо чи нэг ажилд ороод одоо намайг одоо 2 жил тийжээч. Би одоо цааш нь бүгдийн даа гэдэг хэлжсэн. Тэгээ яг 2 жил бол болоогүй. Яг жил ажиллаа. Тэгээ жилийн ард дээр би цалинтай болоод 2 талаас цалинтай болоод тэгээд ерөнхийдөө амьдрал хөө сайжраад явсан та. За дээхэн үед бол одоо бүгчүүд маань өөрсдөө бас ажиллаа хийгээд ажлынхаа хажуугаар барилдаад тэгээд наадмын бэлтгэлээс нэг сарын өмнө гараад бэлтгэлтэй гараад улсын наадамдаа барилддаг байсан бол одоо үед маань бүх маань арай мэрэгжлийн төвшөнд очиод жилийн дөрвөлрөл бэлтгэл сургалтаа хийхэр болчих. Эсвэл чи ажиллаа хий. Эсвэл яг энэ бүхтөө бүх сэтгэл зүрхээ зориулдаг. Аль нэг л нөгөө бян ботхны хэлдгээр яг тэр хоёрын нэгийг сонгох гэдэг байна. Тэгэхээр одоо энэ мэдээж бол одоо миний хувьд хэд яг 2010 он зуршиг тээврийн нэгтгэл компанид ажиллаж ирсэн. Тэгээ яг ажиллаж явах үеэс эхлээд барилдаж ирсэн. Тэгээ яг ажиллаа хийгээд явхаар бас жоохон бэлтгэл залгарч чад. Бас нэг хажуугаар хичээлтэй ингээд энэ гурвын хооронд яваад бас нэг жоохон үр дүн муутай байх санагдахаар нь зуршиг тээврийн нэгтгэл компанид бас өргөдөл өгöd. За би одоо ажилласаа гарья. Баярлалаа. Одоо ингээд би энэ бэлтгэлээ ингээд хийхээр явлаа гэд. Тэгсэн чинь маргааш миний араас одоо энэ усын мөнгө чаргал агшин залгаад. За Төмөрбаатар захирал чамайг одоо үргэлжлүүлж одоо бэлтгэл сургалт хийх боломжоор хангаад ингээд чи заавал ажил хийхгүй хаяа нэг одоо тэмцээн уралдаантай үед ирж тэмцээн зохион байгуулж ингээд одоо чамайг салинжуулахар боллоо гэд. Миний яг анх одоо яг ажлынгаа гараа эхэлчихсэн газар маань намайг тэг дэмжижсэн. Одоо бол би бас зуршиг тээврийн нэгтгэл компани дээр зарлуулад ингээд барилдаад явж байгаа. Гэх мэтчлэн одоо энэ яг энэ зах зээлийн нийгэмд Монгол бүхийнхээ төлөө, үндэсний бүхийнхээ төлөө одоо сэтгэл зүрхээ зориулаад явж байгаа хувь хүн, компани, одоо байгууллага одоо бүх хүмүүстээ одоо нийт бүхчүүдийнхээ өмнөөс маш их одоо баярлалаа гэдгийг одоо хэлмээр байна. Одоо мэдээж одоо тэр компани одоо нэрийг гаргаж одоо нэгээс нь зарж сурталчилгааны үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож байна тий.
За нөгөө дөрөв нөгөө сумуудаа харьцуулж яана л да үндэсний бүхийг. Одоо үндэсний бүх ч одоо ганцхан наадмаар 7 сарын одоо наадам 10-11-нд барилдах наадмаар ганцхан бидэрт ганцхан даатгаж байгаа. Жилийн даатгал гэдэг. Зааланд тогтмол байрлаж байгаа биднэрт бүхчүүд нь одоо жишээ нь би нэг зааланд өөрөө байрлаж байгаад энийг шуунда одоо сахуу яс гинцэн. Одоо Батүлзээ заантаа байрлаж байгаад шууд гэмтэрсэн. Би тул зогсож байгаад бид золгоо тул зогсож байгаа бид мөргөлцөө явж байгаад шуунда тэгж гимцэн. Тэгэхэд одоо бид өөрийнхөө зардлаа өөрөөсөө гарч байгаа. Тэгээ одоо чинь одоо тэр үед даатгал байхгүй иймэрхүү байхгүй. Бүхчүүд битэд. Тэгээд одоо нөгөө хэдэн мянган бүхчүүд барилж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо яг тэр санхүүгээр одоо сайхан залуучууд бас нутгаас бас гарч ирж байна. Барилдж байгаа дүүнер маань бас байна. Тэгэхэд голоосоо одоо гинт болждөг. Тэд нар яагаад барилдах шалтгаан одоо дэмжлэг байхгүй. Тэгээд цолонд одоо аймгийн наадам чинь 5 дээр одоо 2-3 тунж унж байна. Сайхан дүүнер маань цол авчаасаа гараад. Тэд нар маань одоо заахаа болио дэ багшаа болио одоо амьдралаа бодъё гэдэг. Тэгэж бас одоо санхүүгийн одоо тиймэрхүү үндэсний бүгд нь бас тий. Шарвын Сүрэнжав гэж их мундаг яруу найрагч байсан та бүхэн мэдж байгаа. 3 сайхан кино байсан шүү дээ. Тэрний Гард Магна. Тэгээ Гард Магна кинон дээр нэг эмэгтэй хэлж идэг шүү дээ. За энэ бүхчүүдийг хар те. Энэ их олон хүмүүс энэ бүхчүүдийг чинь харах гэж л ирдэг юм гэж. Ийм сайхан улсуудад сайхан хайрлаж яваараа гэх те. Тэгэхээр одоо манай бүхчүүдээс тийм хэд хэдэн тийм санаа гарлаа шүү дээ. Юмыг эергээр бодож явъя, тийм ээ. Эерэг нь бол баг 90% гэсэн тийм ээ. 90-тэй шүү тий. Тэгэхээр энэ бол бас манай бүх сонирхогчд жирийн иргэд бас энийг бас бодох хэрэгтэй шүү. Энэ маань бол одоо би хэлэн даалгаагүй хэлчихье. Юу гэхээр бол тийм сөрөг юм л их ирж гэн шүү, тийм ээ. Тэгээ энэ бол мэдээж бүхчүүдийн сэтгэл санаа барилдаанд бас нөлөөлж л байгаа. Тэгэхээр бол бид нар цөмөөрөө эергээр боджээ, бие биенийг ойлгох гэж хичээе, тийм ээ. Одоо бүх хүмүүсийн одоо өнөөдөр ярьлаа. Бас нэг бэрхшээл, тийм өвөрмц байдал, ямар нэг туулж гарав. Одоо ямар нэг одоо туулж байгаа. Зарим нь замын дундаас бол бас ингээд болчдөг юм байна. Тэр болох гэж байгаа бүхчүүдийг бол яаж дэмждэг тийм ээ. Бас зах зугаас нь бид нар ярьлаа шүү дээ. Нэг удаагийн яриаг бол бүгдийг ярьж амжихгүй. Тэгэхээр энэ бүхнийг та бүхэн бас ойлгоосоо гэж би өөрөө бүх биш сонирхогч хүний хувьд хэлмээр байна. Тэгээ одоо өнөөдөр их сайхан яриа өрнүүллээ. За ингээд энэ найрагтай яриа маань дараа дахиад үргэлжлэх болтугай гэж өрөөж байна. Тэгээд яах аргагүй би бол хэлдэг магалжав тэргүүнд хэлж байгаа. Үндэсний өхөө холбоо сүүлийн жилүүдэд сайн ажиллаж байгаа. Дэвшил харагдж байгаа. Зүгээр нүдэнд харагддаг нь бүхэн ордны хүртэл өвхөн өргөө хүртэл харахад тийм ээ. Энэ хэвс одоо гадуур нь бас хашаа татсан гадна талаас нь бас засах гэж байгаа юм байна. Энэ өлгүүр энэ шат бүгд их сайхан болж байгаа. Энэ бол дэвшил тийм ээ. Энэ хөгжил урагшаа явж байгаа шүү. Одоо бүхчүүд маань ч гэсэн одоо өмсөн зүүсэн ингээ царай төрхөнд нарахад бол улам сайхан болоод байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бие биентэйгээ одоо ингэж одоо юм сэтгэлээрээ уулзаж учирчээ нэгдүгээрт хоёрдугаарт дахин дараа чинь бүхчүүд аврагууд арслангууд ирж энэ ярианд оролцож биднүүсийн ярьж дуусаагүй байгаа тийм ээ. Яриагүй хэлээгүй зүйлийг хэлээсэ гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхсэн хүсэн яриа. Тэгээд эхнийхээ айрагтай яриа өндөрлүүлээ. Арван сургууд навласан аргийн амтана чимчгэнсэн алтан намрын шимби юммаа